Hey guys, энэ миний аялын влог нэг шидэд хийсэн. Найстайгаа хэлсэн анхны влог байгаа. Тэгээд анхны болохоор туршлагагүйсэн бэлээ. Бичлэгний чанар маань муу зөвхөн бичлэгтэй байсан. Тэгээд явандаа яхав сайжрын биттэй. Тэгээд бит хоёрын тухайд гэвэл нэг хоёр сайхан тэнмэл нөхөрий. Ер нь бол гэрээ марцсан гэсэр гинтийнхэн ч гэж хэлж болохоор. Тэгээд бит хоёр гинт аялмаар санагдаад алтаа 5 богдыг зорьсон. Гинтхэн морин ослоо санагчих чи юу вэ? Энэ яач вэ? Манайхан чи гинтийг хийн шүү дээ. Гинт санаа бодолд юм орж ирвэл тэргээ гүйцэлдүүлэх гэж явдаг. Ямар сандал ургийн овгоо гинтийнхэн гэж авах вэ? За тэгээ гинтийнхэн чинь нэг сүрхийн нарийн хоног моног төлөвлөгөө гаргасангүй хоёулаа мөнгөө дуустчвал нутгада буцъя гişидэд гарсангүй. Тэгээд нийт хоёр бол 4700-аас 4800 км гар баясан байсан. Техний өдрөө хоёлоо нэлээд сайн замаа хоройдоо гişидэд Улаанбаатараас Говьалта руу 1025 км замыг 14 цаг явж туулсан. Өглөө 6 цагт гарсан учраас өдөр бит хоёр нэг зогсож хоол идээд тэгээд бит хоёр Говьалтадаа орой очоод буудалд маш сайхан амарч авсан. Тэгээд үүнээс хойш бол бит хоёр майханд амрах байсан учраас ер нь бол буудалтаа сайн амраад авсан. За ингээд аяллаа маань 2 дахь өдөр болсон. Бид хоёр өглөө эртлэн босоод Говьалтаагаас Ховдын зүг хөдөлсөн нийт 550 км яваад Алдарт буйнд гол дээр очисон. За тэр байгаль бол үнэхээр гоё байсан. Бид хоёрынд гоё байгальтайс учраас 2 хоног хор шийдсэн. Тэгээ байгалийн сайхныг бишрэнгээ хоолоо ээж идээд виногоо уугаад суухтал амар гоё мэдрэмж өгсөн. Тэгээ шөнө нь бас хөөрхөн адал явдалтай байсан. Нутгийн эдэн согтуу хүмүүс эргэн тойрноор машинтайгаа яваал майхан саван болох гэж үзээд бас жоохон айлгсан. Тэгээ бас үнээс хойш майхан тонохдоо бие хамгаалах зорилгоор километраас хажуудаа тавьж удаад байгаамаа. Аялын 4 дахь өдөр гин чийдвэр гаргадаг хүмүүс чинь яах вэ? Facebook-ээс бодомжийн хавцал гэж байд юм байна гэж хараад баян үлгийн орох байснаа болоод хоёулаа бодомжийн хавцал руу явах шийдсэн. Тэгээ бид хоёр Ховдын Дарив сумаас Хөшөөдийн уурхайн замаар яваад хавцлаа үзээд цэцэг сумн дээр хонно гэж төлөвлөсөн боловч бид хоёрын бодсноос хол байсан. Тэгээ бараг цагаар 300-аас 400 км шороон замаар ирж очихын 8 цаг гарын явсан байлээ. Хавцлын дундуур бодомжийн гол гэж урсдаг болохоор нь голынхын нэрээр нэрлсэн байлээ. Тэгээд энэ хавцал нь 100 орчим километр үргэлжилдэг байгалийн маш өвөрмөс тогтцтой нүд булаасан гоё газар байсан. Тэгээд тэндээ голын дэргэд бараг 1 цаг гарan байсан. Кофегоо чанж уугаад багхан цайлаад гарсан. Зам нь ер нь бол гайгүй гэхдээ жаахан дэрчиг нүртэй. Нилээд оройтс учраас бит хоёр ч буцаад ховд орж онохоор шийдээд дөрөвний 12 1 цагийн орчимд ховдод оройтж ирсэн учраас буудалд тонохоор шийдээд хайсан. Тэгээ хайж нэг 150 мянгаар нэг царай муутай буудалд бит хоёр орж хоноод сайхан амарч авсан. Аялын 5 дахь өдөр Ховдоос баян үлгээр өглөө эрт гараад нийт 295 км зам яваад замдаа цамбаараа уулыг харангаа уламжлал ёсороо кофегоо чанж уусан. Тэгээд энд бол ерөөсөө тэр сүрдлэг өндөр уус байгалийн тогтоц үнэхээр үгээр хэлэнгүү тасаг гоё байсан. Тэгээд бид хоёр өдөр нь баян үлгээд очоод өдрийн цагаа уусан хоол цай болон үнэхээр гоё амттай байсан. Тэгээд хоёр буудал хайж нэг 100 сая төгрөгөөр баян үлгээд буудалд орсон. Тэгтээ буудал нь жоохон эвгүй газар байсан. Аялын 6 дахь өдөр бид хоёр баян үлгийнхөөс эхлэлтэй аялалд хамрагдсан. Энэ аялалдаа Алтаа 5 богдоо үзээд, Бутааны мөсөн голоо үзээд, Сүүн голоо үзээд, Хотон хурган нуур баг дүрэгний хүрхрийг үзэх 3 шөнө 4 өдөр аялал болсон байгаа. Энэ аяллаа бид хоёр Facebook-аас хайжгаад маш боломжтой үнэтэй аяллыг олсон. Тэгээ нэг хүний 600 сая төгрөгөндөө бүх зардал нь орсон байсан. Тэгээ нэг фургон машинтай, нэг жолоочтой, нэг тоогоочтой явсан. Тэгээ явсан тоогооч охин маань бол хоолыг үнэхээр супер дупер гоё идэг охин байсан. За тэгээ аяллаа бид нар чи ингээд цайлж дуусаад цаашаа
эхний өдрөө бид нэр Алтай таван богд Бутаны нэгэн сонгол үзэх байсан. Тиймээс Баян Улгийн төвөөс 134 км-т байрлах Алтай таван богдын байгалийн зохицолборт газар руу явсан. Тэгээ зам нь үнэхээр амар байдаг учраас нэлээд удаан явдсан билээ. Тэгээ бид нар ч Алтай таван богд дээр ер нь орой бараг 8 цагийн үед очсон. Тэгээд хэдүүлээ нар жаргахаас өмнө арай гэж Алтай таван богдоо үзсэн байгаа. Тэгээ тэр оройд болохоор бид нар Алтай таван богдтойгоо ойролцоо Хээрийн хотогт Казак гэрт байрлаж хорсон байгаа. Аяллаа 7 дахь өдөр өглөө бид нар цайгаа уугаад Сүүн гол хотын урган нуурыг үзэхээр гарсан. Энэ бол өдрийн 1 цагийн үед бид нар Сүүн гол буюу цагаан гол дээр ирсэн байгаа. Тэгээд манай энэ нөгөө фургон дотор маань гурвалх навж исэн болохоор маш их зайтайсан учраас би сая тэн дээр ингээ хөвтчихсэн шүү. Тэгээд энэ гол нь яагаад юм цагаан өнгөтэй байдаг вэ гэхээр Монголын хамгийн том 3 мөсөн гол болох Александр, Гранек, Бутаны нэг мөсөн гол нь Сүүн голын ундраг нь болдог. Эдгээр голууд нь зуны улиралтай хайлж урсан уулын шаварлаг цагаан хурдснаас нь ийм цагаан өнгөтэй болсон юм байлээ. За үүний дараа бид нар хотын урган нуураа үзэхээр явсан. Тэгээд нуураа үзээд бид нар Баг дүүрэгний хүрхрээтэй ойролцоо газар жуулчныг отогт Казак гэрт байрлсан байгаа. Байгаль бол үнэхээр тасархаа та нар одоо ингээ харж байгаа бах. Энэ дээр ингээд гоё бичлэг бас ховроос учраас зарим нэг юм дээр нь би ингээ ялтчихгүй зургуудаа оруулсан байгаа шүү. Энэ болохоор бидний байрлсан отог байгаа. Тэгээд биднийг маш гоё хүлээж авсан. Оройн бид нар доомбор хөгжим тоглож бас сонирхуулсан. Үнэхээр гоё сонсогдож байсан. Nee, dan wil je uiters. Koymayı oturmak derim. Koyasınız istiyor. Hadi koyasın. Koy. Önünde tül bastaydı, uzak kostaydı. Beyyeden kelgeni jüyrük oykastaydı bizden sırgalay. Bugün dostlar menen bas koskanday. Önünde min bastaydı.
бастайды біздің сырғалай. Екі ай ғана түргінен салайық бір күн, айқай біздің сырғалай. Мінгенім тәйім менің теңбіл шабар, мойнына теңбіл шабар, тақтым тұмар біздің сырғалы. Өлгенде не бар дейсің салла бермей, шетінен біздің ауыл әнге құмар біздің сырғалай. Кәулірлайлым қалқым биік сенің нарқың, айқай біздің сырғалай. Екі ай ғана түргінен салайық бір күн, айқай біздің сырғалай. Аяллаа 8 дахь өдөр болсон. Өглөөний цайгаа уучгаад бид нар баг түргэний үрхрээ үзгээр явсан. Эндээ машин тавьдаг зогсоолтой юм билээ. Тэгээд зогсоол дээр машинаа тавьчаад дээшээгээ нийлэн алхаж явж үрхрээ дээр очтiin билээ. Тэн дээр тэгтээ алхаж явж болно. Эсвэл морь унж авч явж болох юм билээ. Тэгээ морь нь одоо 20,000 лсэн санагдаад байна да. Тэгээд морь унж дээшээ явсан байгаа. Энэ одоо бидний аяллаа сүүлийн өдөр, сүүлийн шөнө байсан учраас бид нар дахиад ийм дом бүрэгжимд хоолж өгөөд тэгээ оройн бид нар галын надам хийсэн. Зөө бид өглөөний цайгаа ууж байна. Аяллаа 8 дахь өдөр. Өнөөдөр бид баян үлгийн ороод тэгээд тончоод маргааш үрдэх явна. За тэгээд замдаа бид хоёр одоо ингээ буцаад баян үлгийн рүү явж байна. Тэгээд бас замаа урдлуулах гад халбагхан бяа бас замдаа уусоо. Тэгээд энэ бичлэг дээр би хэрэгтэй хэрэггүй бас хөрхөө ярьчихсан лээ. Тэгээд дуугаад арцсан. Аяллаа 10 дахь өдөр бид хоёр баян үлгээд хоноод Google Map-аас усын өөрөг нүр орохоор шийдээд тэгээ map дээр ямар ч асуудалгүй харин гараа шидчихлээ. За тэгээ бид хоёр ч мараа нэг талтаа 2-3 цаг ямар ч өнгөө зэлүү талаар яваал гэдэг. Хэд хэдэн гол таарж уртлын гүпрээс санжигнуулаад гсэн. Тэгээ эргэн тойрноо харахаар илийн зурус харагдаал, ямар ч хүн амтан байхгүй. За тэгээ дүүрсэн орвогийн явж итэл бүр ширүү урсгалтай маш том гол гарч ирсэн. Тэгээ бид хоёр жаа 2 фэлц амтан буцхаас өөр аргагүй болоод баян үлгээ дээр зогсож хоол идээд тэгээд говь алтаа руу явж буудалд хонсон байдгийн. Бид хоёр 11 дахь өдрөө найзуудтайгаа өөр ангаад уулзаад нэг хончоод цаашаа хамтдаа Өгийн нуур руу бусад найзуудтайгаа уулзахаар явсан. Тэгээ Өгийн нуур дээр бид хоёр хонсон байгаа. Ингээд бид хоёрын нийт аялал бол 13 хоногийн аялал болсон байлээ. Тэгээд нэг хүний төсөв гэх юм бол 1,600,000-аас 1,800,000 хооронд зарцуулсан байлээ.